Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Үргэлжлэл. Номын энэ хэсэгт хүний аливаа өвчин ямар шалтгаанаас үүсдгийг бид харуулахыг хичээж байгаа билээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Зулбах. Далд ухамсарт маш их айдас байдаг. Хүүхэд төрхөөс айх, ирээдүгээс айх гэх мэт. Бас эр хүнд итгэхгүй, гинт намайг хайчул яана. Би хүүхэдтэй ганцаараа үлдүүл яана гэж айж болно шүү дээ. Эсвэл одоо бишээ дараа гэх хүүхэд олох, төрүүлэх цагаа алдаж бодсон хэмээн өөрийгөө зэмлэх удааж гарч магад. Хордлого авдагтай адилаар хүүхэд зулбах нь далд ухамсарын хүүхэдтэй болохыг хүсээгүй илрэл юм. Түүний бие махбод ургийг үгүйсгэж байгаа юм. Хэдэн сарын өмнө хүүхдээ зулбсан нэг эмэгтэй ирлээ. Далд ухамсартай харилцаж ярилцаад би шалтгааныг олсон. Үсгүй хэдэн сарын өмнө нэг залуутай танилцаад жирэмсэлжээ. Гэвч залуу амьдралд бэлэн биш байгаагаа хэлээд хүүхдээ авахулахыг шаардаж үгүй гихт нь хаяад явсан гэж. Эцэг эхэн ч эцэггүй хүүхэд гаргахыг зөвшөөрөөгүй гин. Эмэгтэй ганцаараа хүүхдээ өсгөнө гэж шийдсэн ч амьдралын элдв асуудал гарахад хүүхдээ дэмий үлдээжтэй гэж харамсах үеч байлаа. Хожим залуу иргэн ирж гэрлэхийг санд болгосон ч эмэгтэй уучлж чадаагүй юм. Ингээд хэдэн сарын дараа хүүхэд нь золбожээ. Энэ тохиолдолд хинч буруутай биш. Хүн болгон өөрийн ертөнцийг бүтээдэг болохоор эдгээр залуучууд энэ хичээлээс эерэг сургамж авах болно. Үргүйдэл. Эрүүл сарвал амьдрах чадвартай үр өдмийг энэ ертөнцид бий болгох нь далд ухамсарын нэг гол үүрэг юм. Хэрвээ эмэгтэй үргүй бол түүний далд ухамсарт хүүхдийг устгах ямар нэг үйлдэл суусан гэсэн үг. Эхийн авгаах далд ухамсарын түрэмгийлэл хүүхдийн далд ухамсарт хэд дахин үржин бий болно. Өөрөөр хэлбэл хүүхэд ердөө л амьдрах чадваргүй байна. Үргүй эмэгтэй далд ухамсарт хүүхэд устгах програм ажиллаж байна. Олон шашинд эмэгтэй хүн газартай, биетэй, үр хөврөлтэй холбогдсон байдаг. Эрэгтэй хүн харин оюун ухаантай, сүнстэй, үр хөврлийг бий болгохтой холбогдсон байдаг. Далд ухамсартаа эрэгтэй хүнийг үзэн яддаг эмэгтэй, үргүй эмэгтэй хүнийг үзэн яддаг эр хүн бэлгийн чадваргүй болдог. Ийм маягаар эр хүнийг чиглэсэн маш хүчтэй түрэмгийлэл өргөдлийг бий болгодог.
Энэ нь зөвхөн шүүмжлэл биш, гомдол, хардалд, үзэн ядалт бас орно. Саяхан над дээр хор тавдартай эмэгтэй ирсэн юм. Шалтгаан нь далдах хүнсрийн маш хүчтэй төрөмгийлэл байлаа. Миний хувьд тэд дэлхий дээр огт байгаагүй бол дээр байсан юм а гэж тэр хэлж байлаа. Түүнд хүүхдч байгаагүй. 2 удаа үр хөндүүлсэн, 1 удаа савны гадуур жирэмсэлж үтрээгээ болгосон гэнэ. Зарим үед бохир бодол жирэмслэхэд саадуулдаг. Миний танил надад нэг түүх ярьсан юм. Миний найз нэг залуутай танилцаад түүнийгээ хүүхэд гаргаж тогтооно гэж ярьсан юм. Тэр жирэмслэх гэж өчнөө хичээгээд олон эмч сувилагчаар явсан ч жирэмслээгүй. Тэгээ хэдэн жилийн дараа тэр хоёр салсан юм а. Харин хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй өөр залуутай танилцаад дороо л хүүхэд олсон. Амьдралын үйл явцыг сурж эсэргүүцэх, ирээдүйдээ итгэхгүй байх нь өргөдлийн шалтгаан болдог. Дад ухамсар хүүхэд гарахад бэлэн биш байх нь жирэмслэхэд асуудал үүсгэдэг. Тод итгэл үнэмшлээ шалгаж байгаарай. Та тэндээс төрөхтэй холбоотой ямар нэг саад, төрхөөс үүдэх хариуцлагатай холбоотой ямар нэг хязгаарлалт, эргэлзээ олох байхаа. Өргөдөлтэй болоход заримдаа гол саад нь биеийн галбир муухай болох, хөхний хэлбэр эвдэхээс айх айдас болох нь бас бий. Эмэгтэй үнэт зүйлээ дахин цэгэнж үзэхэд тэр жирэмслэж эрүүл сарвал үр удамтай болж болно. Хөхний булчин. Их хүний анхаарал халамж. Үр хүүхдэд тижээх хооллохын бэлэгдэл бол хөх юм. Хөхний булчингийн өвчлөлт. Энэ нь тижээхээс мөн хайр, халамж, анхаарал тавихаас татгалзаж байгаагийн шинж. Тиймээс өөрийгөө амьдралд хамгийн сүүлд нь тавьж үр хүүхдэд дээдлээрэй. Таны гол зарчим эхлээд ойр дотныхондоо, дараа нь өөртөө байх ёстой. Та нэг хуулийг мартаад байна. Ойр дотны хүмүүсээ өөр шигөө хайрлаа гэдгийг. Хавдар, чангарал. Энэ нь илүүдсэн халамж, илүүдл анхаарал гэсэн үг. Та хэн нэгнийг хувь хүнийхээ хувьд эрхчлөөтэй байх аргагүй болтол нь халамжилж байна. Ингэхдээ өөртөө анхаарал халамж тавихаа мартаад байна. Таны гол зарчим бол эхлээд бусдад, дараа нь өөртөө. Аль биесны ангаах ухаан үүнийг эмчлэхэд зөвхөн мэс засал хийхийг санд болгодог. Гэхдээ хагалж зүсэх нь эмчилгээ биш ээ гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ өвчнөөс салах хамгийн энгийн арга бол та өөртөө болон эргэн тойрныхондоо хандах хандлага өөрчлөх хэрэгтэй. Миний нэг үйлчлүүлэгч хүүгийнхээ төлөө өөртөө зөвхөн хөхний хавдар үүсгэж зогсохгүй, хүүгээ аастамтай болтол анхаарал тавьсан юм. Өөрийнхөө үйлдэлээр тэр түүнд чөлөөтэй амьдрах, чөлөөтэй амьсгалах бололцоо олгоогүй гинэ. Хор тавдартай өөр нэг эмэгтэй далдах хумсартай холбоо тогтооход түүний хавдар бусд хүмүүсийг өрөвдөж, харамсаж, анхаарал хэд тавьдагтай нь холбоотой байлаа. Тэрээр өөртөө огтхонч анхаарал тавихгүй, бусдын амьдралаар амьдардаг нэгэн. Түүний үздгээр нэгдүгээр байранд өөр хинэгэн орхоос биш, хизээч тэр өөрийгөө тавьдаггүй. Хэдэн сарын ховсдолтын явцад түүнийг анхааралтай ажиглахад таатай байлаа. Тэрээр өөртөө анхаарал тавьж, сурахын хэрээр хавдар нь зөөлрч, хөдөлгөөнтэй болж, хэмжээ нь багасж, нэгэн сайхан өдөр бүр алга болсон юм а. Эхний ховсдолт дээр эмэгтэй хамгийн түрүүнд анхаарлыг өөртөө тавих ёстой гэдгийг ердөөч ойлгохгүй байлаа. Хамгийн эхлээд өөрийгөө болно гэдэг чинь амиа бодно гэсэн үг шүү дээ гэж тэр хэлж байлаа. Амиа бодох гэдэг нь бусдыг огтхонч бодлогүйгээр зөвхөн өөрийгөө бодох явдал юм. Энэ нь танд бусд хүний амьдрал, бусад хүн огтхонч хамаагүй байх явдал. Өөрөөр хэлбэл та бусд хүнийг хинч биш хэмээн нулимхыг хэлж байгаа юм. Харин та бусдын төлөө өөрийгөө өөрчлөхөөр хичээх нь бусад хүмүүст дээд зэргээр тавьж байгаа авгай хайр инрэл юм. Өөрийнхөө амьдралыг өөрчилж, өөрийгөө хайраар тэтгснээр та эргэн тойрноо хайрын орчин гүйцэх болно. Энэ л үед танд бусдыг өрөвдөх биш, хайрлах цаг ирнэ.
бусдын амьдралд оролцдоггүй. Өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг өөрчилснөөрөө та тэр хүний амьдралыг мөн өөрчилж байгаа хэрэг. Өөрийнхөө амьдралыг сайжруулснараа та ертөнцид өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаа хэрэг юм аа. Хөхний булчирхайн өрөвсөл. Хөхний булчирхайн өрөвсөлд хүүхдийнхээ төлөө хэтэрхий их бүр солиордлоо санаа зовох явдал нөлөөлдөг. Та өөрийгөө хүүхэдтэй учрах элдв асуудлыг шийдэж чадахгүй гэж боддог юм байна. Над дээр нэг эмэгтэй ирлээ. Түүний талд ухамсартай харилцтал та өөрөө хүүхдээ асарч чадахгүй байна гэж айдгийн байна гэж хариулсан шүү. Мэдээж айлгүй яах юм бэ? Нөхөр минь өдөржингөө ажилтай. Эмээ өвөө хинч дэргэд байхгүй. Зөвлөдөг хинч байхгүй. Бүх юмыг ганцаараа хийж гэн шүү дээ гэж тэр хариулж үлээ. Заримдаа залуу ээж хөхөө хэрхэн арчлах тухай мэдлэггүй байх нь хөхний булчирхайн өрөвсөлтэй болгодог. Хөхний сул хөгжил. Над дээр охид ирээд хөхийг минь томруулж өгөөч гэж гуйдаг юм. Ихэнх тохиолдолд томруулж болдог. Хөхний болон бэлгийн замын сул дорой хөгжлийн шалтгаан нь ердөө эмэгтэйлэг байдлаа сэтгэл ханамжгүй байх. Түүнээсээ татгалзах. Ийм эмэгтэйчүүдийн далд ухамсартай харилцахад тэд хүүхэд байхдаа эмэгтэйлэг чанартай, ирээдүйд эмэгтэй хүн болно гэдэгтээ сөргөөр хандсан хүмүүс байдаг. Ихэнхдээ сарын тэмдэг нь өвдөж ирдэг. Бэлгийн 2 дахь шинжин сул хөгжсөн улс юм. Ховсдолтын явцад би тэдэнд эмэгтэйлэг чанар, их хүн байх, нөхөрт гарах, бэлгийн хэвийн харилцааны тухай зөв ойлголт өгдөг. Тэд өөрсдөө шин төсөөлөл бий болгох нь хөх нь 2 дахин томороход хангалттай юм аа. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ зтэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.1